Виктор Хьюго энтхий хүн Англид бүх юм муу мухаас эхлээд эзэрхийг сойрхол нь хуурдал учиртай байдаг. Английн язгуурт нь ноёд бол ёстой л энэ нэрэндээ таарсан ихэс дээдс юм. Английн феодлын байгууллаас илүү алдар цуутай, аимшигтай, ам бөхтөө феодлын байгууллал хаанч байхгүй юм. Цагтаа тэр нь ашигтай байсныг хүлээх хэрэгтэй. Вангийн засаглалыг Францад судлах хэрэгтэй байдаг луга адилаар феодалын засаглалыг ганц судлах газар нь Жухамхүү Англи ажээ. Жухамхүү энэ зохиолын зүйн язгуурт нь ноёд гэж нэрлсэн бол зохистой. Үүний үргэлжлэлийг хаан засаг гэж нэрлэж болох юм. Хэрв зохиогч нь энэ хоёр номоо бичиж амживал бүх мөчлөгийн зангилааг тайлсан 3 дахь ном нь 93 он нэртэй гарах болно. Нэгдүгээр хэсэг Далай ба шөнө. Урьдчилсан 2 бүлэг 1 Үрс 2 Компрочикос сууд 1 Үрс Гомо 2 Батнут нөхөрлөлөөр холбоотой ажгуу. Үрс гэдэг нь хүн, Гомо гэдэг нь чон. Ааш авираараа 2 биендээ нийлэмжтэй хүнэн чонондоо сайхан нэрийг өгсөн хэрэг. Өөрийн хоч нэрэж мань хүн өөрөө шилж авснаас зайлахгүй. Өөртөө яг таарсан Үрс гэдэг хоч олж авангаан чонод Гомо гэдэг нь тохирно гэж шийдсэн хэрэг. Хүн чон хоёрын нөхөрлөл яармаг, шашны баяр, гудамжны уулзвар зэрэг хүн зон олноор явах газруудад амжилт олж, аливаа наргаанчрын чалчхыг сонссон ямар нэгэн хуурамч, эм дом, авъя гэсэн жирийн хүн хүтгэ хүмүүсийн хүслийг хангана. Цугласан хүмүүст эзнийхэн тушаалыг шахаж шаардуулалгүй, эвлэгхэн аргагүй биелүүлждэг номхон чон ихэд таалагдана. Гарсан амтан гэдэг цаанаал нэг харахаас аятайхан байдаг болсон. Ер нь бүхэл зүйлийн сургуультай амтныг ажиглан харахад үнэхээр тааламжтай байдгийг хэлэх юм. Ван хаатын залран өнгөрөх зам дагуу хүн зоны олноор цуглахын үнэнхүү учир нь чухам үгээр тайлбарлагдана. Үрс Гомо хоёул нэг газраас нөгөөд Аберствитийн талбайгаас Эдбургийн талбайд, нэг хошуунаас нөгөө хошуунд, нэг хотоос нөгөө хот руу нүүн. Нэг яармаг дээр хамаг бололцоогоо шавхан горилгоон тасархаар нөгөө рүү нүүж очино. Чон өдрөн чирч шөнөн мандаг дугуйтай бүхээгт Үрс амьдрна. Гомо энэ зэргийн юмд түүртэхгүйгээр сурчээ. Инхэл тонхолтой ч юм уу, шавар шалбаагтай хэцүү замд эсвэл өгсөр газар хүнэн чонтойгоо нөхөрсгөөр хүчнийглэн хөллөгөөнд орж тэргээ чирнэ. Тэгсээр хоёул хамт өтөлчээ. Хагалаагүй тариалангийн талбай, ойн цоорхой, замын зүрлэг, тосгоны зах, хотын дааман хаалга, захын талбай, олны зугаалгын газар, цэнгэлт хүрээлэнгийн захад, сүмэн довжоо гээдэл, хаад айралцсан газар хоног өнгөрөөнө. Мухлах тэргийг аль нэг яарамгийн газарт ирж зогссон үгэн дуртай авгай хөөхнүүд гуйлдэн сониуч хүмүүс цугларна. Үрсч далан хил дэлгэж гарахад Гомо нэлтэж зөвссөн байдалтай сонсож гарна. Тэгснээ чон амандаа тагш зуугаад тойрон явж өглөгийг илдэхнэр цуглуулна. Ийхүү гэдэт тижээх юман олох ажээ. Чонч сургуультай, хүнэнч бас боловсралтай. Чон нь хүнээр заалгаж сурснаас гадна өөрөө өглөгийг арвижуулдаг элдв хачин чамин зүйлийг хичээнгүйлнээс сурчээ. Гол нь хүн болж л дороотож болохгүй шүү гэж эзэн нь түүнд нөхөрсгөөр хэлнэ. Чон нь хизээж хазаж зууж явсангүй. Хүн нь болохоор заримдаа жингих тохиолдол гарна. Ямар ч гэсэн Үрсэд үзэлцээд авах юмсан гэдэг далд санаа байдаг ажээ. Үрс угийн жожиг агаад хүн гэдэг амьтныг үзэж чаддгүйгээ онцлох гэсэндээ элбэж жүжигчин болжээ. Түүнээс гадна ходоод нь хоол нэхэх учир амиан тижих хэрэгтэй байдаг. Тэгээд сайх жожиг марсан амьтан маань ийм маягаар амьдралд зэгсэн дээгүр байр суурь эсвэл нэлээ төвхтэй ажил олохын тулд ч байж магадгүй бас отож болоод авчээ. Дөгөр зогсохгүй уруулаа хөдлөлгүй ярьж чаддгийг нь яа. Сонирхож сугалсан улсаас аль нэгийнх нь дуу хоолой
Аялгын гайхалтай адилхан нарыг яг таг дуурайн дуугарч хүн амьтныг мэл гайхуулна. Түүнээс гадна ганцаархнаа байж олон хүний хүмүүнэлдэх мэт дууг дуурайж чаддаг нь түүнийг инкастримит хэмээн нэрлэхэд бүрэн хангалттай ажээ. Өөрөө өөрийгөө ийхүү өргөмжилжээ. Үүрс, дуучин хөөдөө, шүрэг нугас, болжмор өөртөө адилхан тэнмэл золбин цагаан үехийд хөөндөө гээдэл бүхэл төрлийн шувууг дуурайн дуугарч чаддаг агаад ийм авиасынхан ачаар хүссэн цагта хүн амьтан бүжигнэн дүнэлдэх зах зээлийн талбай ч юм уу мал сүрэг мөөрөлдөн майлдах нугадч байна уу гэмээр сэтгэлийг төрүүлж чадна. Заримдаа олон хүн өөлмөлдөж хөнгөнөх мэт аимшигтай, заримдаа үүрийн нам гүм мэт амгалан байна. Ийм авиас бэлэг өдрийн одлугай адилж гэлээ ямар ч байсан байдгал зүйл. Өнгөрсөн зуунд амьдарч асан түйсэлгэгч хүн зоны үүмэлтэн дүнгэнэх адгуусан амьтны дуугархыг дуурайж чаддаг байснаас Биффоны дэрэгдэх аратан хүн гэгддэг байжээ. Үүс хачин ярха сониуд цантай маш өвөрмөц нэгэн байв. Тэр нь бидний дэми яриа гэж үздэг элдв бусын хурал үгэнд үнэхээр шимтэж түүндээ өөрөө итгэж буй дүр үзүүлэн баашилж чадна. Энэ нь мэгтэй хүний ерөөл нэг зал билээ. Алганы хээ юм уу эсвэл таамагс өгсөн номоор төлөв үзэж ховь зайг мэрэглэн юу тохиолдож болохыг урдчлан хэлж харгүйтэй дайралтвал муу юм болохын ёр гэж зогсохгүй замд гарахад яг таг бэлэн болоод байдал чинь хаашаа зорж байна гэж асуувал бүрч айхавтар юм болно гэж төвч өгнө. Өөрийгөө мууяр худалдагч гэж нэрлэнэ. Тэгээд Кентерберийн их хамб бид хоёрын хоорондох ялгаа нь бол би бол үннийг нуулгийг хүлээдэгт байгаа юм гэж ярина. Игдүүчид зэвүүцэх нь тэс харахгүй болсон их хамб түүнийг нэгэн өдөр дууджээ. Гэтэл үүрс оройн дээд Христосийн мэндэлсэн өдрийн номлолд зориулсан өөрийн зохиолыг уншин өгч амайг нь таглажээ. Тэр номлол нь их хамбад үздэл таалагдан зээжлээд номын эндэр дээрээс дуудснаар барахгүй өөрийн зохиол болгон хэвлүүлэх зарлиг буулгажээ. Үүнийхэн хариуд үүрсийг уучлан сойрхожээ. Үүрс өвчтнийг ангаах урлагийнхаа ачаар идэгэн. Эсвэл бүр шал өөрөөр аргална. Анхлын үнэртнийг ашигладаг байлаа. Эмд хэргэлдэг ургамлыг сайтар ялган тандгийнхаа ачаар жихэр өвс, мөн ногоон яшил, хармад морин улаагна. Зогдор өвсгөх мэтийн хүн эс тоох ургамлуудад байдаг хүний санаанд оромгүй ангаах чадлыг ашиглана. Уушгины өвчнийг уст хийгээр ангаан. Хэрэгцээ тохиолдвол сүү төвсний үндэс орчмоос нь тасалж авсан навчийг туулгахад дээд үзүүрээс нь тасалж авсан навчийг огиулахад хэрэглэнэ. Хоолойн өвчнийг бол жүүдийн чих хэмээх ургамлын ураар ангаана. Мөн ямар төрлийн зэгсээр бухыг эмнэж болох батраашийн аль зүйлийг нь морины хөлд тавьж болдгийг мэднэ. Бас хүн бүхний мэдэх эрс сургамал болох хор цэцгийн хамаг ашиг тустай чанарыг мэдэх аж ахуй. Түүнд ямар ч тохиолдолд хэрэглэж болох юмуд байдаг байв. Түлэгцнийг Пленний хэлснээр бол нейронд амны алчуур хийдэг байсан тожмол уугийн арьсаар эмнэ. Үүрс махир юм уу урт хүзүүч шилэн сав багаж хэрэгсэл ашиглан буцалгал нь нэрж гаргаж авсан эм домоон өөрөө 8 ална. Түүнийг Бетламын галзуугийн газар ороод авсан гэдэг яриа байдаг. Ухаан солиотой болгож байснаа төдөлгүй ердөө л нэг яруу найрагч байж гэж мэдээд сул чөлөөтэй тавьжээ. Гэвч ийм юм болоогүй ч байж мэднэ. Иймэрхүү худал үгийн золиосонд өртөөгүй хүн хэн байх вүлээ дээ? Үнэн хэрэгтээ үүрс нь мэдлэгтэй гоо сайхан бүхэн тэмүүлэх латины үс шүлгийг зохиождаг нэгэн байлаа. Тэр нь хоёр ухааны алимдч чамгүй Гиппократ Пеннер хоёрын аль альныхын ширэг хатаасан ир байв. Яруу найргийн ажилд гихтэл Рапен Вида хоёртой ан ман үзэлж чадхаар ажээ. Бугуур ламтнаас нэг их дутах юмгүйгээр жүүдийн эмгэнэл жүжгийг биччихэж чадхал байлаа. Дээр цагийн шүлгийн хэмнэл хэмжээг сайтар мэддгийнхэн ачаар үүрс маань ярианда ганц өөрт нь хөвжил болсон сонгодог зүйрлэл хэллэгийг хэрэглэх нь бий. Хоёр охин нь өмнө нь яваа эхийг энэ бол Дакитл. Хоёр хүү нь ард нь яваа эцгийг энэ бол Анапест.
Өвөө эмээ хоёрынхон дунд яваа ач хөөг. Энэ бол амфимакри гэж хэлэх жишээтэй. Ийм их мэдлэгтэй байхад зөвхөн үлэн зэлмүүр амьдарч болно. Салерногийн сургууль баг багаар байнга ид гэж зөвлөдөг. Үүрс хаяа нэг багаар хооллох учраа зөвлөгөөний нэг хагасыг биелүүлдэг авч ийм маягаар нөгөө хагасыг дагахгүй ажээ. Гэвч энэ маань өдөр болгон цуглаж өгдөггүй. Цугласан ч байнга эм тан худалдаж авдаггүй хүмүүсийн л буруу юм. Сургамжтай мэрэгэн үгээр хахирн нулимхад дотор амрах шиг болно. Чон улихтаа, хонь ноосондоо, ой мод дуучин шуудтаа, эхнэр хүн амраглалдаа нар нь гардаг бол гүн ухаантан сургамжтай мэрэгэн үгээр тайвширлыг олон баясдгаа гэж үүрс хэлнэ. Манай хүн хэрэгцээ тохиолдохын хэрээр хошин жүжиг бичгээн аятаж түүнийгэн өөрөө нүглийн нүдийг гурилаар хуурна гихчээр тогломор болдог нь эм тангаа худалдахт нь нэмэр болдог байв. Түүний бичсэн зохиолуудын нэг нь 1608 онд Лондонд гол урсган ирүүлсэн Баатар эр Хьюг Миддлтонд зориулсан жүжиг байлаа. Сайх гол Лондонгоос 60 бээрийн зайтай Гартфорд гүнгийн нутагт тайвуухан шиг урсаж байлаа. Миддлтон хэмээх Баатар эр гарч ирэн түүнийг эрхэндээ оруулжээ. Хурд зээтүүгээр зэвсгэлсэн 690 дагуулан газар сэндийлж, нэг газар нь хөрсийг намсхан, нөгөөд нь өндөрлөж, заримдаа голын голдрлын 20 тохоо өргөж, нөгөө заримдаа 30 тохоо доор суулгасаар модоор ус дамжуулах хоолой хийж, чулуу, тооцог, дүн зээр 800 гаруй гүүр тавьж урагшилшаар нэгэн өглөө усаар гажигдаж байсан Лондон хотноо гол ус цад тавин орж ирэх нь тэрэ. Үүрс сайх туужилсан үйл явдлыг Темза морин болон Серпантинан гол хоёрын хоорондох хөөрхөн адармаатай явдал болгон өөрчлөн зохиожээ. Хүчит мөрөн голын өрн өөрийн голдрол нэгдэхийг уриална. Би эмэгтэй хүн таалагдахад даанч хөгшөрчээ. Гэвч тэднийг худалдаад авчихаар баян гэж Темза мөрөн хэлж байна. Энэ нь Сэр Хьюг Миддлтон бүх ажлын хөлсийг өөрөө төлсөн гэдгийг ээлдэг, тэгсэн мөртлөө ухаалгаар битүүгсэн хэрэг байлаа. Өөрс ганцаараа ярихыг чадварлагаар сурчээ. Зожиг мөртлөө аманцар. Хинтээ зуулзаж учрахыг хүсэхгүй атлаа хэн нэгэнтэй ярих юмсан гэхээс хэлэн захтан үйлээ үзэх учраа өөрөө өөртөөгөө ярьж байж тэр зовлонтой байдлаасаа гарна. Гойн ганцаар амьдарч үдсэн хүн гэдэг амьтан маань ганцаар ярихын хичнээн их хувцдаг мэдэх билээ. Бидний бие дотор хуримтлагсан үгс нэг ёсны захтнаа болон уриална. Илчилгүй хоосонд бид хандахдаа сойлт хавхлагыг онгойлгох мэт болдог усуу. Өөрөө өөртөөгөө чангаар ярих нь бидэнд билээхэн байдаг асан бурхан тэнгэрэл үгээ харилцан ярилцах мэт санагддаг. Ийм байдал Сократад жирийн зүйл байсныг мэдэхгүй хүн үгүй билээ. Лютер яг л ингэдэг байжээ. Үүрс маань сайх агуу хоёр хүний жишээг дагжээ. Тэр нь өөрийгөө хоёр болгон Чингис нэрэн өөрийгөө сонсогч болдог авьяас чадлыг эзэмсжээ. Өөрөөсөө юм асууснаа түүндээ хариу өгүүлнэ. Өөрийгөө хит магтанд өвөлгснөө элдв доромж муу үгээр дайран басамжлана. Гавганцаархнаа оромжин дотроо чанга маргах нь гадаа яваа хүмүүс сонсдно. Жирийн бус хүмүүсийг үнэлэх өөрийн гэсэн хэмжүүртэй нэг нь ёстой маанаг амтан гэлцэн. Бидний дөнгөж саяхан хэлдгийн адилаар үүрс маань өөрийгөө үе хараах авч бас ч өөрийгөө мэдж үнэлэх үеч байдаг байлаа. Нэг өдөр өөртөөгөө ярьж байснаа омог бардмаар би ургамлын бүх нууцлыг бүгдийг иш шилб нахиа хонхорцог дэлб дахиур үрвч болон үрийн уутанцрын тосхуурыг цөмийг судалжээ. Би хромоос осмоос химос буюу өнг үнэр амтын бүрэлдэн бий болох нууцыг төгс эзэмшжээ гэж дуалцсан нь би. Үүрстэн өгсөн энэхүү боловсролын гэржилгээнд сайрхаж бардамсны хувь байгаа нь эргэлзээгүйч гэсэн өнг үнэр амтны зүй тогтлыг мэдэж авч чадаагүй нэ. Тэр хүмүүс түүний гоочлол гойчилж л байд. Азуулхад үүрс хизээж Голландд хөл тавьж байсангүй. Тэнд бол түүний зохих хэмжээнд байна уу?
Үгүй юу гэж тодруулахын тулд жигнэж үзэж байсан нь эргэлзээгүй. Илүү гарсан ч дутсан ч адилхан тэр хүн увдсч, ховсож болж таарна. Голландд сайн хүнд хөнгөний багцаа гэдгийг маш бэрхтээ хуулиар тогтоожээ. Шалгах арга нь дэндүү энгийн агаад ухаалаг ажээ. Ер нь нэгээсний шалгуур юм. Хүнийг жигнүүрийн тавг дээр тавихтал бүх юм тодорхой болно. Хэрв хэтэрхий хүнд байвал чагталж алах агаад дэндүү хөнгөн байвал шатаана. Өнөөч хүртэл Удиваатар хотод сайх хэлбэж ховсчий гэж жигнэж байсан жигнүүрийг харж болох бөгөөд харин манай үед үүн дээр бяслаг жигнэж байна. Шашин гэдэг шалдаа бух нь энэ. Туранхай эцэгхий үүрс жигнүүлсэн бол сайнаа үзэхгүй байсан нь мэдээж. Үүгээр түүгээр хэсүүчлэн бядан явахтаа Голландаас дүлж явдаг байсан нь сайн хэрэг. Ер нь ч манай хүн Англиас гадагш гараагүй гэдэгт итгэж болох юм. Ямар ч гэсэн үүрс маш ядуу, тэгээд бас хахир ааш араншинтай нэгэн бөгөөд ойд гомотоо дайралтсан нөхрөлснөөс хойш хээр хонож хит дэрэлсэн амьдралд дур татагдан шүлэнгдэх болжээ. Чоныг нөхрөө болгон аваад хоёул, эрүүл агаарт, дуртай зүгтээ тэнэн, элдв санаанд оромгүй зүйлээр дүүрэн амьдралаар амьдрах болжээ. Үүрс угийн сэргэлэн ямаг дотроо бодолтой эмнэж ангаахтаа маш дүйтэй элдв бусын элбийг тун эвлэгнээр хийн. Сайн эмч, сайн марзагнагч хэмээн олон далдаршихын хамт түүнийг бас эдтийн шэддэн гэж үздэг нь байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ тэр үед төтгөрийн хамсаатан гэгдэх нь маш аюултай байсан тул зөвхөн зарим талаараа гэлцдэг байжээ. Үнэнийг хэлэхэд эм найруулах, эмийн ургамалд ухаанаа тавьдаг үүрс маань шижиглэгдэхэд болохгүй гэх газаргүй. Учир нь байсгийгээд лөвс ногоо цуглуулахаар Люцерферийн шанцаа ургадаг туулахын аргагүй. Зөвлөгч анкрын нотлончлон үдшийн манан дундаас гэрэтхэн өрөөс нь үдэн сохор цовгүй ташаандас сэлэмтэй хөл нүцгэн эр өмнө чинь гараад ирж мэдэх айц хөрөм зэвүүн битүү ширэнг рүү явчихна. Гэвч иймэрхүү хачин жигтэй ааш араншинтайч гэлээ. Мөндөр буулгах, бугж өтгөр дуудах ч юм уу зогсоо зайгүй төвчгнэн хөнгөнхийг хашрааж амгалан тайвныг алт болох. Эсвэл шившлэгхийн өндөгнөөс дөрвөн даалгавчтай дахиа гаргах гэх мэтийн элдв зан үүлийг хийхээргүй дэндүү шудрах төвшин нэгэн билээ. Тэр нь гуниг төрүүлэн байгалийн өвчнөж гэмээр эсвэл шившгийн явдлыг шинж тэмдэг гэмээр. Жишээ нь сураагүй байж герман, эртний еврей ч юм уу грекээр ярих мэтийн булаа явдлыг хийх хүн биш үлээ. Хэрв үүрс латинаар ярьлаа гэхэд энэ нь тэр хэлийг мэдэж байгаагаас л тэр нь мэдэхгүй байж сир хэлээр ярина гэвэл ёсонд хазгаа юм болно. Түүнээс гадна сир хэл бол шумнасын хэл гэдэг нь нотлогдсон билээ. Ангаах ухаанд үүрс Галианыг Кардоноос илүү үздэг нь үндэсгүй зүйл биш юм. Учир нь Галианы дэргэд Кардано бол хичнээн их эрдэм мэдлэгтэйч гэлээ. Өчүүхэн чигийн өтл гэсэн үг. Ерөнхийдөө үүрс бол цагдаагийн газрыг байнга сандаргаж байдаг тэр хүмүүсийн тоонд хамаарагдахгүй нэгэн билээ. Түүний мухлаг тэрэг эзэн хүн нь авдар дээрээ мунтаад байх үз зигсэн том ажээ. Түүний мэдлэл дэнлүү хэдэн хиймэл ус хадаасан дүүлэг өссөн аарсаар хогшил хөгжмийн зэмсэг зэрэг буй. Түүнээс гадна томхон тоглолтын үед бие дугалдаг баавгаан арьстай бөгөөд үүнээ цайны хувцаан өмсөх хэмээн нэрлэв. Надад хоёр арьс байдгийн энэ маань жинхэнэ юм шүү дээ гэж хэлээд баавгаахан арьсыг заана. Нүүдлийн мухлаг тэрэг нь чон тэр хоёрын өмч ажээ. Мухлаг тэрэг эмийн шилэн сав чонноос гадна өөрөө тийм ч муугүй тоглолцдог лимб хуур хоёртой ажээ. Охинд бойлуулсан эмээ өөрөө хийдэг байв. Уран хувцсынхаа ачаар үл залгах нь үргэлж биш. Оромжийнхаа ороод нүх гаргаж түүгээрээ бараг авдарт нь тулах шахсан ширмэн зуухны яндан гаргажээ. Модон авдарных нь нүүр галд сонуусаар байгаад идэгдэжээ. Зуух нь хоёр хэсэгтэй, нэгэн дээр нь үүрс өөрийн халуун ногоог бэлтгэн, нөгөөн дээр нь төмс чана. Шөнө нь найрам дуугаар гинжлэгдсэн чон дэргэн доор унтана. Гомогийн үс нь хавхаар үүрсийнх нь бөв буурал ажээ.
Үүрс жар хүрээгүй юмаа гэхэд 50 хол гарчээ. Ноогдох хувь тавиландаа сүсэлдэг нь дээр хэлсэнчлэн тэр үедээ гахаа эсвэл цөллөгөн ялтангийн хоол гэгдэж асан төмсөөр гидсээ борлуулдгаас л илэрхий. Дургуйлхэнгүй иддэгч гэлээ хувь заяандаа захирагдана. Гуйлжгаар өндөр нуруутай авч байдгаараа бүхэн ямагт юм бодож явна. Хөгшин хүнийг бүгдийнх нь туулж өнгөрсөн жилүүдийнх нь ачаа гэлтэй. Үүрсэд хөрхөөсөө гунигтай байхаар заяагджээ. Хүч гаргаж байж инээх аяддаг агаад уйлах гэдгийг насандаа ч үзээгүй хүн байв. Нулимс асгаруулн дотроо онгойлгох ч юм уу хөөрч хөгжин түр зуур сэтгэлэн уужруулж үлж чадна. Хөгшин хүн гэдэг маань сэтгэж боддог эвдэрхий балгасал гэсэн үг. Үүрс бол ийм балгас юм. Үүрс гэдэг маань мэгч амьтны засдаг үг. Зөнч мэрэгдийн эцэнхийн хатангар бий дэлбэрэх гэж буй цэнгэлсэн дартай савл гэсэн үг. Залуу зандан насандаа нэгэн лордын гэрийн гүн хантан явжээ. Энэ бүгд бол 180 жилийн өмнө хүн одоогийнхныг бодвол арай илүү чонорхуу байсан үед болсон явдал та. Гэхдээ тийм ч их илүү биш юм шүү.